За энэ инфляцийн одоо 2% үүсгэж байгаа эрчим хүчний салбарын талаар ярилцъя гэж би асуулт өгсөн байгаа танд. Тэгэд энэ дулаантай холбоотой нэг сони юм яваад байгаа. Та мэдж байгаа ах. Эрдэнэс 5 толгоогоос 300 тэрбум төгрөгийг гаргаад энэ шахмалт хөлш бүгд найрамдах хятад ард улсаас бид нар авж байгаа. 1.1 сая төгрөгийн өртөгтэй 90-д оруулж ирэх дүн нь бол 700 мянган төгрөг. За тэгээ хотлоо оруулж ирэхээр 1.1 болчдөг. Иргэдэд зарахтаа нэг 200 мянган төгрөгөөр зарж байгаа шүү дээ бид нар. Тэгээ нөгөө 750 цэгээр борлуулж ирсэн аа одоо болохоор нэг 350 цэг болгоцсон. Иргэд нөгөө төлшөө авах гэж ойчрлоод нэг ийм хүнд байдалтайгаа. Тэгэд энийг юу н хэн шийдсэн ийм шийдвэрийг? За манай засгийн газрыг томилогдоод бүрдэх үед энэ тендер нь зарлагдаад бараг шалгарсан зогсоох боломжгүй гэж байсан. Өмнө ч гэсэн тэр орчны бохирдлын хорооноос одоо энэ бор тэгэнттэй холбоотой шалгагдаад яригдаад байгаа асуудал чинь бас яг ийм хагас кокс нүүрс баахныг оруулж ирээд одоо хадгалсан. Тэр нь бас энэс илүү үнэтэй байж идэм байлээ. Тэгэхээр энэ маргааш би явж одоо газар дээр нь үзэж энэ яг хоруу чанаар өөр ашиг хэмээг газар дээр нь үзэж танилцъя гэж төлөвлөж байна. Энэ бол тендерийн шалгардаад зарлагдаад компани шалгарсан нөхцөлд бол буцаах болдгоо одоо олон улсын шүүх юугаар явдаг ийм гэрээ контрактууд ихвчлэн хийгдсэн байх юм. Одоо олон гэрээнүүд тэгж хийгдсэн байна. Тийм учраас энэ өөрөшгийг бол одоо бид газар дээр нь үзэж тухайн үедээ бол Улаанбаатар хот утаагүй болчихноо 50% буурчнаа. Энэ бол одоо хамгийн шилдэг ойрын технологи гэсэн. А бид бол цахилгаан халаагаараа нэмэгдүүлээ. Тэр 5,000-ыг одоо яалтаа хэрэгжүүлж 5,000 айлыг одоо хамгийн хутаатай газрууд цахилгаан халаагаар шилжүүл. За цаашлаад энэ дунд хугацааны шийдлүүдээ утааг бууруулах зохис бодлогыг цахилгаан халаагаар газ 5 ийм зохис бодлогын шийдлийг гаргаад энийгээ хэрэгжүүл тэр шахмал түлшээч гэсэн хагас коксооч гэсэн Монгол улсад үйлдвэрлэдэг бол Багнуур болон Улаанбаатар хотоор хэрэгжүүл гэсэн ийм чиглэл гаргаад ажиллаж байгаа дараа жилийн үед бол. За энэ жилийн бол одоо бид нар 100 өнгөрж байхад одоо томилогдоод энэ асуудлыг одоо аль болох хөрөвтөлтэй байхын шаардж байна. Энэ бол бас эрчим хүчний хангамжтай бас холбогдох асуудал болно. Цахилгаан халаагын асуудал. Энэ тэгээд их сонирхолтой гадаг зүгээр хэн шийдвэр гаргасан юм бэ л гэдэг. Одоо Монгол улс чинь өөрөө ямар нүүрсний баялагтай улс вэ? Тийм байж иж ийм шийдвэрийг яг хэн гаргаа явцсан. Та засгийн газрын тэр за нийслэл гэж чинь тий. Нийслэл Нямбатар дарга шийдсэн юм уу тий. Би нэг чойж сүрэнд сайд шийдсэн болов уу гэдээ асуух гээд ижлээ л та. Тэгэд яагаад энийг асууж байгаа гэхээр чинь сүүлийн 15 жил 5 их найдыг бид нар одоо утаатай тэмцэхэд зарцуулсан байгаа. Тэгэд энэ 5 их найд төгрөг өөрөө зүгээр салхинд хийсэд алга болсон. Хин шин дээр хариуцлага үүрч байгаагүй. Тэгэд үндсэндээ энэ утааны тухай асуудлаа бид нар шийднэ гэхээр ингээд орон сууц байрны ингийн тэгнэ гэд бодит байдлуудаа ингээд байхгүй болгоо явчихдаг. Тэгээд төрийн өмч компаниуд нь энэ дээр ажиллаж байхад төрийн өмч компани менежментээ сайжруулна гэдэг. Тэгээд та уулын санаж байгаа бол анх томилогдохдоо төрийн өмч компаниудыг ховчлно гэж хэлсэн. Тэгээд би танаас асуужсэн яг 47 компаниг эрчим хүчний компаниг ховчилж болж гинөө. За та ховчлох уу гэхэд эхний 100 хоногт би 20 компаниг ховчилчихна гэсэн. Тэгэд 8 сарын 1-ний байдлаар бол та нэг компаниг татан буулгаад нэг компани дээр нэгийг нийлүүлсэн л ийм үр дүнтэй байж шин. Тэг хизээндээс та ажиллаа хийж байгаа юм би. Эрчим хүчний компаниуд дээр бол асар их менежментийн шинжилэл дутагдаад тэнцээ бид нар одоо энэ захиргаануудын солих шаардлага гарсан. 6 сарын 2-нд энэ ТЭЗ 3 дээр гарсан дэлбэрэлтийг одоо ярьж байгаа хүн алга байна. ТЭЗ 3 дээр та бет томилсон. Та яагаад ТЭЗ 3 дээр бет томилох шийдвэр гаргасан юм? Тухайн үед ТЭЗ 3 ч өөрөө 100% төрийн өмчт компани. Тэгэхээр төрийн өмч компани туузаараа дамжуулаад гүйцэтгэх захирлаа солиод тэнцээ шийдвэрүүдээ гаргаад явах чадамжтай байх ёстой. Төр өөрөө тийм чадамжтай байх ёстой. Тэгж яагаад гинт бет томилол энэ асуудлыг шийдээд алга болчихсон юм шиг болгочихж байгаа юм. Тэгээ түр чин таны удирдах байгаа засгийн газар чи ажиллаж чадахгүй юм шүү. Таны кабинет чинь таны үгэнд орохгүй юм шүү. Би танаас 15 асуулттайгаар асуусан. Эрчим хүчний салбарт болж байгаа бүх бодлогуудыг асуусан. За 1 минутын хариулт учраас товч хариулъя. Нэгдүгээрт эрчим хүчний 2 компани татан буулгасан. Цаашдаа эрчим хүчний компаниудыг дамжуулахыг бол хөгжиж болохгүй түгээх болон цахилгаан станцуудад олон нийтийн хяналттай болох паблик компани болох ажил хийгдэж байгаа. Тэр үед
миний хэлж байгаа шалтгаанаар энэ бол аудитлэгдсэн байх нөгөө IPO гаргахад шаардах шаардлагуудын процент 100 задгаа байгаа учраас эдгээр хэрэгжихэд хугацаа авч байна. За Б томилхын хувьд бол одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу парламент бол одоо нөгөө тэрэмчийн компаниуд хууль батлагдаад очвол тэр Б томилх процесс чинь тэн чинь өөрөөр хуулигдсан байна. Энэ хэрэгжсэн практикийг хэрэгжүүлэхгүй бол дэлбэлтээс шалтгаалаад онцгой дэглэмтэнд эрчим хүчний салбар тогтоохгүй бол өвлийг өнтөө давах уугүй юу? Улаанбаатар хот хүлдэх уугүй юу гэдэг асуултын нэмдэг тавигдсан байсан. Ингэж онцгой дэглэм тогтоож ТЭЦ-3 болон бусад эрчим хүчний салбарууд дээр өндөржүүлсэн бэлэн байдлаар ажилласны. За баярлалаа. Минут дууссан.